Асуулт хариултын хэсэг. Хүмүүний бие өвдөх нь сүнсэн болон махан биеэс хэдэн хувийн шалтгаантай байх вэ буурлаа. Янз бүрдээ сүнсэн биеэс улбаалан өвчлөх нь нийт өвчнүүдийн 80-аас 90%. Үлдсэн хувь нь аргын үйл хэрэгээс болон махан биед илрэх үүлийн үрээс шалтгаална. Эсвэл хэн нэгэн өөр хүмүүнээс хамааран өвдөж болно. Бэлэг биеэр үүсэн арга биед нөхцөлийг бүрдүүлэн даамжрах өвчнүүд байна. Арга биеэс үүдэн сүнсэн биеийн нөхцлөөр үүсэх нь нийт өвчнүүдийн 10-аас 20%-ийг эзэлдэг. Хэн нэгэнд муу үйл хийн гэж бодсон хэрнээ үлдээгүйч бодсон гэдэг утгаараа тэр нь далдуур биечхүү. Ер нь яагаад хийхээсээ хэлэх нь хэлхээсээ бодох нь аюултай гэдэг юм бэ буурлаа. Мушгилийн хэлбэр бөгөөд хүмүүн бодоод бодсноо хэлж хэлснээ үйлдэж үйлдэснээр бүтээн бий болгоно. Бодлын эрчим хэдий ч их өргөжин байна, түүний хэрээр бүтээгдэх боломжтой. Ямар нэгэн муу бодлыг жишээ нь энэ хүнийг хорлох юмсан гэж бодлоо гэхэд бодцоход хэрэгжүүлээгүй орхисон ч гэсэн хорлонд бодлыг үүсгэсэн гэдэг утгаараа дэнс унах юм уу? Нөгөө хүнд ямар нэгэн сөрөг зүйл ирэхүү бурлаа. Ирнэ. Яагад гэвэл бодлын эрчим нэгэнд ялгаран үүссэн учраас их бага хэмээр хорлох үйлийг өрнүүлнэ. Гурвалжин пирамидэд байлаа гэвэл суур хэсэг нь бодлын хүч. Түүний дээд хэсэг нь бодлоос гарах үг яриа, үйлдэж эхлэх үр дүн нь оройн хэсэг дээр гарна. Тиймээс бодлын хүч хэдий ч их байна вэ? Орой дээр гарах үр дүн нь төдий ч байна. Баг бодсон ч гарах үр дагавар гэж бий. Голын хэсэг тэгэж их нөлөөлөхгүй. Дэлхийг сайн саармаг, саар гэсэн орон зайдаар хувааж болох уу? Тэр твд арай илүү, тэнд арай бага гэсэн утгаар асуусан юм буурлаа. Тийм зүйл байхгүй. Доторх эрчмийн төрөл өөр байгаагаас бус эрчмийн тэнцвэржилт яг нэгэн ижил байгаа. Тэвүүдээр хуваалаа гэхэд дотроос ялгарх эрчмийн хэлбэр л өөр. Хөх Монголоос хөх туяатай эрчмүүд ариунтай дэлгэрнэ. Тэгтэл өмнө зүгийн Нанхиадаас муу нь ялгарна. Хойд зүгийн Оросоос өөр эрчим гих мэтэр нийлэн нэгдээд твийнхээ сайн, саармаг, муу гэсэн эрчим хэмээн тэнцвэрийг хадгалдаг. Дэлхийг 5 твээр нь лус хурмас мэтэр хувааж болох уу буурлаа. Болно. Бэлэг ертөнцийн 5 твийн оршихуйн үйл хэрэгүүд нь аргын 5 төв дотор нэг нэгээрээ хуваагдан зөнхлөн оршиж байгаа гэж тунгаах хэрэгтэй. Аргын 5 төв дотор бэлэг ертөнцийн 5 твийн үйл хэрэгүүд их бага хэмээр адилхан өрнөж байгаа. Хар сүнсний хүчийг сулруулахын тулд хайрын сайхан үгийг хэлж болох уу? Хайрын үг тэднийг дардаг уу, дайжуулдаг уу буурлаа. Яаж ч болно. Зарим тохиолдолд хар сүнсийг сайн юм уу, саармаг, эсвэл өөр төрлийн сүнс болгон хувиргаж чадах бол заримыг нь бүрэн задалж устгаж чадна. Зарим хар сүнсийг үйл хэрэгээс нь өөр үйл хэрэгт хувиргаж болдог. Жишээ нь зараалын хар сүнс байсан бол хайрын хүчээр тэтгээд ундаалаад байвал тагшчин ч юм уу өөр үйлтэй болох боломжтой. Хар хിവэрээ үлдэхүү буурлаа.
хар хивээр үлдэж болно, сайн ч болж болно. Хар эрчим, хар сүнсний холбоостой хүмүүн байлаа гэхэд ерөөж магтаад байвал ямар засварлыг авах вэ? Ерөөл магтаалаар хараалыг тайлдаг уу? Аавра буюу гэрлэн бүрхүүлэр засал хийдэг хүмүүс хараал жатхыг тайлдаг гэлцэг нь үннөө буурла. Хараалын үйл хэргийг магтаал, ерөөлийн үгээр тайлна гэдэг тун зохилтой үйл хэрэг. Хараалыг ерөөл магтаалын үгийн эрчмээр тайлж, задлж дөнгөх боломжтой. Үүний тулд хараал жатах, тайлах эрх авах ёстой юу бурлаа? Авах ёстой, авахч эрхтэй. Эрчмээр засал хийж буй зарим үрс хараал жатахын хэм, эрчмийг тайлах эрхийн түвшинд заавал хүрсэн байх ёстой ч эрчмээр засал хийдэг бүх үрс хараал жатах дом шившлэгийг тайлах боломжгүй, мөн чадалгүй. Тэрхэн үедээ зөвхөн хараал жатхаас үүссэн хар эрчмийг л засч байгаагаас бус бүрэн тайлахгүй байх нь элбэг. Хараал жатах, дом шившлэг, тарин зэрэг нь өөрөөсөө байнгын хар эрчмийг ялгаруулж байж дотроо агуулсан хүчний үйлчлэлд удаанаар автуулдаг. Хар муу үг харвсан сум шиг нисж ирснийг харваа намнаа гэж хэлдэггүй буурла. Харваа намнаа гэж хортой, хоргүй, эзэнтэй, эзэнгүй ямар нэгэн эд юм сүнсгэл бид зоогдохыг хэлдэг. Харин хар муу үгийн хурц эрчим махан бид хатхагдан буудаг. Энэ бол хар хил ам хүрсэн байна гэдэгтэй адил хар муу үгийн эрчмийн нэгэн хэлбэр юм. Би чамд дургүй, би чамайг үзен ядаж байна гэх мэтийн үгсийг дотроо хурааж байгаад хэн нэгэн рүү онилон сэтгэлийн угаас хэлсэн байвал бай болсон хүмүүний махан биеийн хаа нэг хэсэгт яг харваа мэтээр ирж зоогдох боломжтой. Харин үнийг харваа намнаатай адилтгаж үзэхгүй. Цагаан хил ам тусгын цаана юу байдаг вэ? Сайхан сэтгэл, сайн үг, сайхан үйл нэгдэхийн цагт ихтэж доош бууна гэсэн байх юм. Энэ ямар утгатай үг вэ? Цагаан эрчим хит ихтгэхэр яагаад доош бууж байгааг ойлгохгүй юм буурлаа. Цагаан эрчим их хүрнэ гэдэг хүрдний итгэвчил эсвэл үгийн эрчмийн хитэх итгэвчлийн үйл өрнөж байгаа хэл буюу дохио юм. Хүрд нэгэн жигэд химээр эргэлдэж түүнд баг багаар жижиг эрчмүүд ирж шингэж байх ёстой. Зүрлвээс тээрэм дотор буудаг баг багаар хийж тээремддэг. Хэрв буудаг шуудаагаар нь хийвэл бүгдийг нь жижиглэн задлж чаддаггүйтэй яг л адил. Бас нэгэн ухаанаар бол үгийн сайн эрчмүүд дээр цагаан хил амны эрчим хорссон, шагшин магтсан, дотроо түн шиг болох юмсан гих цагаан атаархсан сэтгэл байдаг учраас хэдийгээр сайн эрчим, сайхан сэтэл бий боллооч тэр нь тухайн хүмүүнд ямар сэтгэл, бодол, эрчмийн улбаа байна яг түүгээрээ хүрдэг. Өөрөөр хэлбэл үг ямар сэтгэлийн улбаагаас үүссэн байна вэ гэдгээс хамаарна. Хөөрхий сайн хүмүүс магтуусаар байгаад буруу зам руу орчихдаг юм байна шүү дээ. Тийм үү бурлаа? Яагаад хүмүүс хоорондоо шүргэлцэхээр тог цогтөг вэ? Сүнсний химийн ялгаа үүсч байна гэж ойлгож болох уу? Сайн уу, муу юу бурлаа? Цахилгаанчсан эрчим үүссэн буюу хоёр ертөнцийн эрчмийн химийн эргэлт дотор
цахилгаанчсан болон цахилгааны эрчим хоёул аривдах тохиолдолд эсвэл зөвхөн цахилгаанчсан эрчим хит ихээр үүсэх үед шүргэлцгийн төдийд эрчим хоорондын цохилт үүсч тогж цогтөг. Маш их бясалгал хийн эерэг эрчим аваад буй хүмүүнд эрчмийн илүүдэл болно гэсэн ойлголт байх уу? Байдаг бол идлүүдлээ яаж гадагшлуулдаг вэ буурлаа. Эрчмийн илүүдэл тэгж их үүсэхгүй. Яагаад гэвэл бясалгалаар олж авч буй эрчим хэмийн орон зай хүрдүүдийн хооронд эрчмийн эргэлтүүд үүсэх боломжтой бөгөөд бясалгасаар байвал босоо голч болон хүрдүүдийн эргэлтийн цар хүрээ аажуу тэлэгдэн игсэж өөртөө хураан авах эрчим хэмийн эргэлт тэрл үйл хэргийн эрчмийн урсгалын сүлэлдээнд үүсэн бий болно. Нэгэн үрд бясалгалаа гэхэд өөрийн дааж чадах хэмээр эрчмийг авна. Зарим үрс бол бясалгалын дээд хэлбэр рүү шууд хүрч бясалгаж өөртөө нийцэмжгүй эрчмүүдийг авдаг. Жишээлбэл гал мохоттой үр байлаа гэхэд усан махбодын эрчмийг ихээр хурааж бясалгах эсвэл дотоод галын эрчим хэм ихссэн байхад өөрт харшилдах туяанаас үүдэлтэй галын эрчмийг их авах нь буруу. Бясалгаж буй хүмүүн өөрт авч чадхааргүй эрчмийн орон зай руу орохгүй. Биедээ хуурган авч чадах тийм л орон зайгаас эрчмийг авч байгаа. Харин авч болохоос хэтэрсэн хэмийн орон зайгаас өөрт тохирохгүй эрчмийг авбал эрчмийн илүүдэл гэдэгтэй адил зүйл үүсч болно. Ганц хоёрхан тохиолдолд авсан байдаг нь авах ёстой эрчмийн хэмжээг аривдуулахын тулд эрчмийн илүүдлийг үүсгэсэн байдаг бөгөөд энэ тохиолдолд өөрөө бясалгаж эсвэл махан биеэ хөдөлгөж задлах буюу эрчмийн урсгалыг сайжруулах хэрэгтэй. Улны хүрт хаалттай байвал ямар өвчнөөр өвдөх вэ? Хаалттай байвал эрчим гадагшлуулах сувг нь хаалттай гэж ойлгож болох уу? Хоёр төрлийн улны хүрт ялгаатай юу буурлаа? Баруун нар нь эрчмээ авч зүүнээрээ гаргаж байдаг. Зүүн нь хаалттай байх тохиолдол бараг байхгүй. Баруун нь хаалттай байх тохиолдол бий. Түүнээс болж хөлийн хэсэг эрчмийн дутагдалд орно. Бүрэн хаагдсан үед дээр нь л хатгах тулгуур хэсгийн эрчмийн солилцоо эргэлтүүд үүсгэй болно. Зүүн нь хэрхэвч бүрэн хаагдахгүй өчүүхэн ч гэсэн онгорхой байх ба орой хэсгээр эрчмийн урсгал орж зүүн улаар байнга гадагшилдаг. Өчүүхэн онгорхойг мэдэрч чадахгүй үрс хаалттай байна хэмээн эндүрх нь бий. Огторгуйд нийт хэдэн төрлийн цагаан болон хар сүнс байдаг вэ буурлаа. Хар сүнсийг төрлөөр нь хүрдийг барьсан гай тарьдаг гэх мэтээр 117,000 орчим хуваах боломжтой. Тэгээд цааш нэг бүрчлэн ангилбал хэдэн 100 их дэлгэмэл төрөл болох боломжтой. Цагаан сүнсүүд дотроо 80,000 гаруй төрөлд хуваагдана. Үүнээс цааш мөн л хэдэн 100 их дэлгэмэл төрлөөр хуваагдана. Дан сүнсгэл хэлбрээр оршдог айд хэр олон байдаг вэ? Тэнд хэн орших вэ буурлаа. Үрс та нарын оршиж буй ай буюу манай галактик дотор гэхэд л сүнсгэл хэлбрээр байгаа оршихуй нь 1 сая гаруй байна. Ай хэлбрээр орших нь 900 гаруй бий. Тэнд бэлэг ертөнцийн хүчтнүүд зонхилон шидийн болон орон зайн эзэд оршино.
Хориод ай дотор хэдэн 100,000 оршуудад шидийн үсгэлийн эзэд оршиж буй. Дарагдахад хэцүү ямар төрлийн хар сүнс замб твд өдгөө байгаа вэ? Орсын ширэнгэн ой тосгонуудад тийм орон зай их байдаг гэх юм бурлаа. Арга биеийг бэлэг ертөнцөд оршдог хүчээ авсан айхтар хармуу сүнсүүд байгаа. Хүмүүний дээр суудаг, дотор нь ордог хоёр төрөл нь хамгийн зөөлөн буюу амархан дарагдах боломжтой. Харин зэрэгцээ орших орон зайд яг л хүмүүн мэт оршин буй орон зайн эзэн хар сүнсүүд айхтар хүчээ авсан дарахад бэрхтээ хар сүнсүүд маш олон төрлүүд бий. Тэдгээрийн дотор ганц мэлмитэн, тахир тэргүүнтэн, дигээ хоншоортон, гивлүүрэн дүртнүүд, том улдангууд хүмүүний орших орон зайд хамт зэрэгцэн орших хүчээ авсан ноёлогч хар сүнсүүд, дархан сүнсүүд гэх мэт эзэн хаан хар сүнсүүд бий. Эдгээртэй харьцуулахад альбан тэрэн бол тэдний цэрэгтүүд их. Хүмүүний мах иддэг, тарчлаадаг, мөчөлдөх сүнсүүд ямар төрөлд багтах вэ бурлаа. Аратан төрлийн хар муу сүнс дотор багтана. Ийм төрлийн сүнсүүд хорвоо дээр болчимгүй, болохгүй олон үйл хэрхийг дүүргэн оршдог бөгөөд хүмүүний гараар бүтээсэн эд зүйлийг нураан устгах хүч чадалтай. Аратан хар сүнсүүд хүмүүний мах шүүсийг идэх бол энүүхэнд. Завсрын ертөнцөд хар сүнс хэр удаан байх боломжтой вэ? Өдгөө хамгийн утсан нь хэдэн жил болсон бэ бурлаа. Хэдэн буман жилийг туулсан хар муу сүнсүүд бий. Нэг талаасаа шийтгэл нь нөгөө талаасаа тэдний оршин тогтох үндэсч болж байгаа. Хар муу сүнс бүхэн удаан оршдоггүй гэсэн муйхар ойлголт байж болохгүй шүү. Хэдэн буман жилийг туулдаг хар муу сүнсүүд маш олон бий. Төрхтнүүд, шидтэн хар сүнсүүд, хагцлыг үүсгэгч сүнсүүд дийлэнхтэй удаан оршдог. Тэдгээрийг байх учиртай болохоор оршоож байгаа юу бурлаа. Өвгөд бидэнд нарт хорвоод эсвэл бусад гариг эрхсүүдэд дэмтээ ямар нэгэн дэмийн улбаа дээр эсвэл өөрсдийнх нь тун хүчтэй хүчийн улбаа дээр оршин тогтож байгаа. Өргөө гэрт засалт хийсний дараа тэнд байсан хар муу эрчим сэргэх тохиолдолд би юу бурлаа. Дахин сэргэх боломжтой. Учир нь үүсгээд буй хар муу сүнсийг бүрэн дарж устгаагүй, тохирсон хамгаалтыг нь хийгээгүй, хар эрчмийн ундрагыг нь дараагүй, эсвэл дээд өргөөтэй болон зэрэгцээ хуршууттай хоорондоо холбогдсон хар эрчмийн торлог байсныг мэдэлгүй, зөвхөн тэр гэр доторхыг нь цэвэрлвэл дахин бий болно. Бүтэн засал хийн гэсэн ойлголт байх уу бурлаа. Байна. Орон зайг буюу гэр дотор буй бүхий л эдийн хар мууг цэвэрлэн засч цэвэр эрчмийн орон зайг үүсгэсэн тохиолдолд бүрэн засал хийсэн гэж ойлгож болно. Өчүүхэн тоосонцор нь дарагдаагүй үлдэх тохиолдолд бий болов бурлаа. Хүмүүн л хийж байгаа учир байлгүй л яах вэ? Хэр удаан хугацааны дараа тэр тоосонцор хүчрхэгжих вэ бурлаа. Нэгэн мөчлөгийн доторч, нэгэн гаригийн доторч, нэг жилийн доторч хүчрхэгжин гарч ирэх боломжтой. Ямар хар сүнс, ямар хар эрчмийн улбаатай вэ гэдгээс хамааран идэвхжлийн чадварыг нь шинжин
үзэж байж тодорхойлно. Тийм учраас засал хийсний дараа тэр гаригт гэрийн хамгаалалтыг тэгж ундаалаарай, тэдэн удаа ариулаарай. Тийм зан үйлийг дүүргээрэй гэдг нь үүнтэй холбоотой. Хар сүнсний эрчмийн тусгал хэр хол зайд хүрдэг вэ бурлаа. Айгаас айгийн хооронд хүрэх чадвартай. Дэлхий дээр буй хар муу сүнс амьтны ай доторч хар муу эрчмийн урсгал гүйдлийг хүргэх боломжтой. Задрал нь сарнин туулсаар байгаад ямар нэгэн орон зайд хүрэх боломжтой. Хар сүнсний эрчмийн урсгал, задрал, хуваагдал, тусгал, ойлт эсвэл нэгэндээ дамнуулах үйл хэргийг хэрхэвч басч болохгүй. Ган гуугуулахаас өөр хар сүнсний эрчмийг зайлуулах аргуудаас хэлж өгнө үү бурлаа. Лаасаах, нарны тусгалыг сайн оруулах, тасдаж чулуу эсвэл байгалийн эрчмийг тасралтгүй ядгаруулах эд, өөрсдийн амьлуулсан эрчмийг тасралтгүй урсгаж байх эд зүйлс, гэр доторх хамгаалалтууд, онцгойлон ташуур, бардаг, сухай, заг, алтан харгана, ангийн савар, өөрөө унсан ивэр, байгалийн хурц үзүүртэй чулуу, хармуу эрчмийг сорон авч засах, засч чадах чулуудсан мод зэрэг эд байж болно. Хамгийн их хүчтэй нь удам угсаа дамнасан эцэг өвгтийн шид хүчин шингэсэн эд байдаг юм. Зарааны үсийн адагвэ бурлаа. Орж ирэн наалдах хар муугал өөрөөс нь зайлуулан үргээх чадaltaй. Сүнс хэрхэн тамгалагддаг вэ бурлаа. Мэдлэгээс нь өмнө тамгална. Хэдэн жилийн урдаас тамгалдаг вэ бурлаа. Хэдэн ч жилийн өмнө тамгалж болно. Мэдлсний дараа тамгалах учир байх уу бурлаа. Мэдлсний дараа тамгалах нь ховрдоо, үйл эсвэл чадвар шилжигдэх мэр сэрхэн тохиолдолд болно. Буумлын тамга гэж ямар тамгыг хэлж байна вэ бурлаа. Урдаар бэлтгэгдэн тамгалагдсан хэдий ч тун ахар хугацаанд ариун олон үйлсийг дүүргэхийг хэлж буй. Зөвхөн мэдлэгийн өмнө нь тамгалдаг. Хит зоригтой юм шиг маанагдуу хүмүүнийг ямар эрчмээр засах вэ? Тухайлбал бүртжон одон гэрийн эрчим игдсэн бол тэгж засна гэсэн ойлголт байгаа юу? Биедээ байна уу? Эсвэл сүнсгэл хүч дотор нь байгаа болохоор тийм байна уу бурлаа. Махан биеийн юм уу сүнсгэл биеийн аль нэг эсвэл хоёулаач бас байх боломжтой. Арга биеийн зоригийн цаана арга биеийн өгөгдлийн чадвар буюу зориг нь нэмэгдсэн байх боломжтой. Зоригтой ч юм уу хит биеэ тоосон гэмээр жоохон хүүхдүүд байдаг. Тэр нь сүнсний өгөгдөл байдаг уу бурлаа. Сүнсний өгөгдөлтэй холбоотой бөгөөд тэр чанарыг нь бүрэн дарах боломж бараг байхгүй. Яагад гэвэл өгөгдөл нэгэнт байгаа учраас зөвхөн хүчийг нь сулруулах үгэлэл хийнэ. Хэрхэн сулруулах вэ бурлаа. Түүний дотор байх зоригийн эсрэгцэх, эмээх, хулчих чанарыг өсгөх хэрэгтэй. Мөн уян зөөлөн хандах, өмгөөлөх, санахалзах, инрэх, болгоомжлох гэх мэт чанаруудыг нь аривдуулах хэрэгтэй бөгөөд сүнс нэг бүрээс нь асууж аль орон зайгаас тэдгээр чадварууд нь өгөгдөлтэй байна тэр орон зайн эрчмийг авчран аривдуулна. Зарим үрс модноос, зарим нь гол мөрнөөс, нөгөө хэсэг нь сарны уснаас, буд гаригаас, сүлт одон гэрээс гих мэтээр өөр оршихуйд ертөнцөөс тэтгэгддэг.
шинэ сүнсийг нийгэмшүүлэхэд тархинд нь эрчмийн заслыг хийх үү? Арга биеийг сургахаас гадна махан биеийг нь хүчжүүлэх ямар нэгэн эрчим туяа байгалийн оршихуй байх уу бурлаа. Байгалийн хийгээд бусад гариг эргэсэн оршихуйд бий. Тархины хүрдийг эргүүлэхийн тулд идэвхжүүлэгч нь зөнхлөн одон гэрүүд байна. Бэлэг ухааны арга нь хүмүүний оюун сэтгэн бодох, хайрлан инрэх, ойлгон хүлээж авах, танин мэдэх, сурах, ялгах, хэл яриа, сонсгол ямар нэгэн үйл хэргийг зөв чиглүүлэх зэргийг дэмэндэг орон зайгаас бүхий л эрчмүүдийг ахын биед авчрах хэрэгтэй. Аргын ухаанаар бол оюуны чадвах гэгдэх, бодох, сэтвхийн чадварыг нь дэмнэн хөгжүүлж, энэ арга бэлгийн хоёр аргыг хослуулан шинээр мэдээллийн орон зайг нь үүсгэж байж энэ нүрс нийгэмших болно. Цусны хорт хавдраас үүдэлтэй цусан сүнсний гэмтлийг яаж засдаг вэ бурлаа? Хамгийн түрүүнд цусан сүнсний идэвхжлийг байх ёстой зөв хэмдэн оруулна. Хоёрт цусан сүнсний эрчмийн задрал, хуваагдал нь хаана гажсан байгааг олж түүнийг нэн даруй хэмдэн оруулна. Учир нь зарим сүнсүүд өөрт байх ёсгүй цусны эрчим хэмүүдийг ялгаруулсны улмаас ийм өвчлөлийг үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл зарим цусан сүнсний гэмтэл нь хуваагдалд их орсон эсвэл тоон хит олширсан үед ийм өвчин үүсэх боломжтой. Тиймээс тоог нь байх ёстой хэвэнд оруулах хэрэгтэй. Цусан сүнс дээр ямар нэгэн хар муу сүнс холбогдсон, наалтсан эсвэл ямар нэгэн зүйл болохоо байсан үед бас энэ өвчин мөн үүсэх боломжтой. Эсвэл цусан сүнс өөрөө аргын буюу бэлгийн хооронд автсан байж болно. Энэ өвчин хортой учир нийцэмжтэй аргаар хамгийн хурдан хугацаанд бүх засал, эрчмийн үйлсийг дүүргэх хэрэгтэй. Хоргүй байгаад тайвуухан заслаа гэхэд 8-10 хоног хүрнэ. Огторгуйгаас авч явж засах нь илүү юу байгалаар авч явж засах нь дээрөө бурлаа. Байгальтай харьцуулахад оршихуйн болон огторгуйн эрчим хоёрын үйл хэрэг хамгийн илүү байна. Эхнэртэй хорогдоод үхэж чаддаггүй нэг хүмүүс байна. Эхнэрийнхээ амийг авч сүнсийг нь дагуулж авах гээд үхэхгүй байгаа. Энэ тохиолдолд ямар дэнс байх вэ? Салгах дом хийж өгсөн нь зөв үү бурлаа. Эхнэрийнхэн сүнсийг хамгаалан авч үлдээгээд нөхрийнх нь үйл хэргийг эрлэх дэнслүүлэхээр үлдээ. Бидний бүх сүнс эд эрхтэнтэй гэдэг. Жишээ нь ясан сүнсэнд бас цул болон сав эрхтэн байх уу бурлаа. Ясан сүнсэнд цул эрхтэн, сав эрхтэн гээд бүгд бий. Сүнс бүр яг л махан биш шиг тогтцтой байдаг. Үндсэн 5 сүнс бүр ямар эд эрхтний эрчмийн орон зай дотор давамгайлан оршиж байна вэ гэдгээс шалтгаалan хариуцах эрхтнүүд нь тодорхойлогдно. Цул эрхтэн дотор яг байхгүй харин цагаан бөмбөс байгаа гэдэг утгаараа юу бурлаа. Дотор нь ясны үүргийг гүйцэтгэдэг бүхэлж байдаг гэдүүд бий. Цул эрхтэн дотор холбогдох эд эсвэл тулгуур эд байхгүй болбол тэр эрхтэн сул байсан, унжсан эд болох болно. Бага тархин доошоо унжин гавлын ясны хонхорхойд ороод томорсон гих онштой хүмүүнийг бас мэс засалд оруулан засах гэж байгаа юм. Минийхээр бол үүлийн сүнсний гэмтэл байсан бөгөөд сүнсэнд заслыг хийвэл
засал авах уу, заавал хагалгаа хийх үү бурлаа. Аргын хувирсан эдийг хэвийн түрдэн эргүүлэн оруулахын тулд хэд хэдэн удаагийн заслын болон давтамжит үлийг түргэнэ. Аргын үлийг умартан орхиж болохгүй. Арга хүч нөлөөсөн байвал арга хүчийг бэлэг хүчтэй хавсруулан дүүргэнэ. Бэлэг хүч цонхосон байвал бэлгийн үлийг аргын үлтэй хавсруулан дүүргэнэ. Дан аргаар юм уу бэлгээр гэж салгаж болохгүй. Энэ тохиолдолд хоёуланг нь хийх хэрэгтэй. Ухамсар биеэс гэгээрэл бие хүртэл хэр хол вэ? Хитэн ямар биеуд тэр хоёрын завсарт байдаг вэ бурлаа. Ухамсар бие, сэхээрэл бие хоёрын хооронд үлдэх биеуд тийм ч олонгүй. Учир нь өрсийн өдгөө мэдэж буй биеүүдээс гадна өөр болон биеуд гарч ирэхгүй. Биесийн хуваагдсан дурууд эсвэл биесийн хоорондын хувирсан хэлбэр дуруудыг үрс биетэй андуурч байж мэднэ. Ухамсар бие байлаа гэхэд дотроо хэд хэдэн биеүүдэд буюу 1, 2, 3 гэх мэтчлэн 18 хүртэл хуваагдах боломжтой. Удамшлын өвчний шалтгаан сүнсгэл биед байдаг. Тэгэхээр удамшлын өвчин бүрийг сүнсний заслаар засах боломжтой юу? Тийм бол аль бие дээр засах, хэрхэн засах вэ бурлаа. Удам дамнасан өвчин, удмын өвчин хоёр хоорондоо том ялгаатай юм шүү. Удмын өвчин гэдэгт өвөө эмээ нь өвдөж байсан бөгөөд удмын үрс бүрт илэрдэг, эсвэл илрэх боломжтой өвчнүүдийг хэлнэ. Толгой өвдөх юм уу, аль нэг эд эрхтний өвчлөл гэх мэт удамшлын гэдэгт дээд үеэс улбаатай үүлийн үрийн дэнсээр үүссэн ямар нэгэн эрчим хэмийн үл нийцлээс шалтгаалсан эсвэл гинтийн зочрол аван үүссэн өвчнүүдийг хэлдэг. Удамшлын өвчний шалтгаан сүнсэн биеэс гадна махан биеийн цусан дотор эсвэл хос мушгаа буюу ДНХ дотор байж болдог. Удмын өвчнийг засах гэж оролдох нь илүү заажилуу бурлаа. Засч болно. Удмын өвчнийг махан биеэс илүүтэй сүнсэн биеинд нь засч ангаагуул илүү үр дүнтэй болно. Харин удамшлын өвчнийг махан бие дээр тэргүүлэн заслыг хийхин сацуу сүнсэн биеийг давхар засах хэрэгтэй. Ямар үлийн үр, нүгэл, хилэнц, үйл хэрэггээс болсныг буюу өвчний шалтгааныг сүнсэн бие дээр заснаа.